Гайхамшигтай мөрөөдлүүдийг маань биелүүлж өгсөн 2019 оныгоо үдээд түүнээс ч илүү ерөөл амьдралаар бялгсан 2020 оныгоо хамтдаа өгтөн авцгаая. Өнгөрсөн жилийн маань одолд амжилтыг бас сургамжийг минь агуулсан энэхүү төвтөртэй баярлалаа гэж хэлээд ийм зургийг зурсан. Анх удаага хар дээр бас усан бодгаар зурж үзлээ. За энэ тэмдрээсээ бас авах юм их олон байна. Жишээлбэл энэ өнгөний түлхүүр байгаа үргэлжлүүлээд аваад явъя гэж бодож байна. Харин энэ тэмдэглэлийн хувьд болохоор дөрвөлжин тэмдэглэгээ ашиглагдсангүй. Тэгэхээр босож яг хэрэгцээтэй ашиглагдж байгаа тэмдэглээнүүдийг л авч үлдээ гэж бодож байна. Зорилгынхаа пирамидыг ийм байдлаар дүрслэн оруулъя гэж бодож байгаа. Тэгэхээр энэ төвшүүлсэн зорилтууд аваад явна. За нэг жилийнхаа төлөвлөгөөг бол үүнээс арай жоохон өөр байдлаар илүү босоо тэгээд ажил хэрэгч байдлаар явуулъя гэж бодож байгаа. Ямар нэгэн зураг бол зурхгүй. За сар бүр энэ өршлүүдийг бичиж оруулахыг бол маш чухал гэж бодож байна. Тэгэхээр түүнийг бол хадгалаад аваад явнаа. Сар болгон нүүр хуцтай бичлэлтэй авах болно. За ажиглалтаа бас хөтөлбөртөө гэж бодлоо. Ийм бидлэг дэлгэрэнгүй юм хий гэж бодсон. Нэг дүрс айкон хэрэглэе гэж бодсон чи тэр маань бас бүтэмжтэй болсонгүй. Алтгаас айхгүй. Энэ алдаагаа бас зөрөгтэйгээр харуулсан байгаа. Ийм хуудас ер нь бол их олон байна. За бас төвтөрлөг кофега асгасан. Тэгэхээр хямхтал байх хэрэгтэй юм байна гэж ойлголоо. За тэмдэглэлийнхаа дэвтрийг бас зорилго төвшүүлэхэд их төлөвлөгөө анхаард юм байна. Тэгээд зорилго төвшүүлсэн хуудас болгоныгоо ийхүү тэмдэглээд эх хондоо аль санааг нь авч явах вэ гэдгийг харахын тулд бас тусдаа дэвтэр дээр бүгдийг нь хуулчиж байгаа. Шинжлээд эх хондоо төвшүүлж байна. Бас ийм босоо төлөлт хийхээр шийдсэн байгаа. 7 хоногийн төлөлтөө хийж байна. Дээрээс нь бас сонирхолтой болгож байгаа альва наалт, хайчилбар ер нь ийм 3D эффект оруулсан зүйлийг алилахаар төлхөө хэрэглэе гэж бодож байна. Энд бас үлгэр дуурайл авах хүмүүсээ бичсэн байгаа. Эх хондоо хэрэгжүүлэх хүсэж байгаа шин санаачлалуудаа бичсэн байгаа. Тэгээд тэр болгоныгоо 2020 оныхоо тэмдэгтээ оруулан тусгах төлөвлөлтөө яаж хийснийг та бүхэн харж байна. Түрүү жил гэртээ дөрвөө гоё хийсэн юм чинь энэ жил бас өнгөнийхөө төлхөөрийг өмнөх тэмдрээсээ хэрхэн авч ашиглаж байгааг та бүхэн одоо харж байна. Тэгээд нүүр хуудасаа би маш энгийн 2020 он гэж бичиж байгаа. Тэгээд энэ ондоо бас урайлга болгосон үгээ дээр нь оруулж нэмжиж өгөх болно. За 1-р сарын төлөвлөлт маань зөвхөн одоо энэ сарын төлөлтийг агуулаад зогсохгүй бас ер нь эх жилдээ ямар зүйлийг хүсэж байгаа юм бэ гэдгээ илэрхийлэх ийм орон зай болсон. Тэгэхээр би хэдийгээр тусдаа тэмүүллийн самбар гаргасан ч гэсэндээ энэ төвтөр дээрээ ч гэсэн энэ тэмүүллийн хуудас хийж байгааг та бүхэн харж байна. Тэгэхээр энэ ондоо би өөрийнхөө орчныг аль болохоор тогтоо болгомоор эрүүл хоолунд идэж уумаар нөхөртөөгөө бас зөв зохистой эрүүл харилцаатай урам зоригтой ажиргалтай л амьдрахыг хүсэж байна да. Тэгээд одоо харин энэ зорилгынхаа пирамидыг зурж байгааг та бүхэн харж байна. Эрхэмлэн нандинах хүмүүс маань яг хэн байх юм бэ? Дээрх жилдээ бас тэднийг маш чухал шүү гэж дээдлэн өргөмжлөх хүсэлтэй байгаа. За эх онд бас өргөжлүүлэн авч явъя гэж маш хүсэж байгаа зүйл бол энэ англи дээр level 10 life гэж нэрлэдэг аргачлал. Нөгөө Монгол орчуулгын нь байлаа зөв өвдөгч амьдрал гэж хэлчихсэн. Тэгэхээр өөрийнхөө амьдралынхаа салбаруудыг өөрөө сонгож тодорхойлоод яг энэ зүйл дээрээ би ямар шиг байгаа юм бэ гэд үнэлгээ хийдэг, ахис дэвшил гаргахыг хүсэж байгаа бол түүнийг бичдэг тийм аргачлал байгаа. За одоо нөгөө хэлээд байсан маш энгийн ямар нэгэн элдэв чимэглэлгүй эх жилийнхаа төлөлтийн хуудаснуудыг хэрхэн хийснийг харж байна. Тэгээд сар болгоноор нь би 31 өдрөө ингээд чагсаагаад биччихсэн. Тэгээд өдрүүдээ хэрхэн ашиглах вэ гэдгээ тэнцэнэ төлөвлөх болно.
За энэ жилийн эрсдэл маань болохоор 958:11 байгаа. Эзэн чамааг ямагт удирдан гангачихын үд сэтгэлийг чинь хангалуун болгож ясыг чинь тэнгэрүүлнэ. Чи усалсан цэцэрлэл нэмэгт ширгэшгүй өстой урсгал мэт байх болно. За энэ эрсдэл над дээр биелэх болтугай гэд хангалуун сэтгэл сахилга хотыг эрхэмлэхээр энэ бичсэн байгааг та бүхэн харж байна. За дараагийн хуудсан дээр нь болохоор нөгөө өнгөнийхөө төлхөөрийг болон одоо энэ төвтрийнхаа 5 йогийг бичсэн байгааг харж байна. За тэгээд 1-р сард болохоор татсан ишлэн болохоор сургаалт өгсөн 4:23 байгаа. Зүрх юугаан өртөн хамгаал амийн булгууд түүнээс ундар ёо гэд. За тэгэхээр Тэмүүлийн хуудсан дээр бас хүсэж байгаа зүйлсээ тодтогож оруулсан. Тэгээд өвтгш амьдрал гэсэн аргачлалыг хэрэглэхдээ би ингээд талбаруудаа сонгоод талбар бүрээр юм эерэг тунхаглал хийдэг. Тухайлбал би бурхантай харилцаан дээр бол даруухнаар эзэнтэйгээ хамт алхнаа. Харин үйлчлэл дээр болохоор одоо мянгаараа хүмүүс аврагдаж деважн руу орох үүдийг нэ гэдэг ч юм уу. Сүм чуулганы Христийн хараа хайрлнаа гэдэг ч юм уу. Гэх мэтлэн энэ тунхаглалуудаа бичснийг та бүхэн харж байна. За нөгөө жилийнхаа төлөлтийг хэрхэн хийсэн баг та нар харж байна. Тэгэхээр инжирийн хувьд болохоор 12-нд Солонгос явна. 20-аас бас Эмнэлэгт 8. За энэ жил хэвшүүлэх юм эерэг хандлагууд маань энд чагсаалттай байгаа. Дээрэс нь бас шинээр оруулж ирж байгаа нь эрхэмлэг үнэт зүйлс улс орон гэр бүл гэх мэтлээ явсан. Тэгэхээр энэ улс орны хувьд бол энэ тусгаар тогтнол бидний эрх чөлөө их чухал юм байна. Үүнийг бол их өндөрт өргөмжлөх хэрэгтэй юм байна гэж би бодож байна. За тэгээд энэ оныхоо үр дүн болон хүсэж байгаа зүйлээс сар болгоноор бичснийг та бүхэн харж байна. За ингээд 1 сарынхаа төлөлтийн хүснэгтэлсэн хэлбэр болон 7 хоногийн энэ хүснэгтэлсэн бас хэлбэр ямар байгааг та бүхэн одоо ингээ харлаа. За тэгээд шинэ оны минь сайн сайхныг хүсье.